Сувдан нулимстай гуйм. За миний баг залуу та нар шиг байх үед манай нутагт нэг сайн анчин байсан юм. Буудснаа алддаггүй, тавьсан хавхан хоосон байдгүй л гэж дуулддаг байлаа. Тэр үед бууны сум ховор өгч авдаг мөнгө төгөргөнч тааруу байсан юм уу та? Бас одоогийнх шиг ийм олон мал байсан биш. Идэж болгох маланж тарчиг байжээ. Хүмүүс тарууг зурамд хавх их тавина. Нэг удаа нөгөө анчны тарууганд тавьсан хавханд нь ирвэс ороод хавхын тастаад явсан байсныг мөрөөр нь мэдсэн гэдэг. Тэгээд удалгүй урд хөлөндөө хавхтай ирвэс явна, өрөөсөн хөлгүй ирвэс явна гэж энэ тэндгүй хүмүүс ярих болжээ. Хавханд орсон ирвэсийг олоод буудчих юмсан урд хөлгүй амтан яаж л идэж хоолоо олж чадааж гэж тэр анчин аавд минь ярьж байсныг би тод санддаг юм. Ер нь л хүмүн хүнд зогтгүй ан гэж би шүү. Бас эрт дээр үеэс монголчууд ирвсийг муурын төрлийн хараалж амтан тэр амтанд ямар нэгэн хор хохирол учруулбал өөрт болоод ойр дотныхонд гэмтээ гэдгийг эргэн тойрныхонтоо хүүхэд залуустаа хэлж захиж явсаар ирсэн түүхтэй. Хүмүн тэр амтныг алж хороож болдгүй юм. Муу санаж муухай зүйл хийх учиргүй болохоор бид чинь нэрийн ч хэлхээс цээрлэж уулын эзэн цоохор дээлт ийжгэн гэж авгаалт юм шүү дээ. Жажа та юу н цоохор дээлтийг харсан уу? Зөвдөө одоо л зөв нэрээр дуудаж байна. Харсаа. Алдайхан газар шороонд төрж өсөөд уул усаа түшиж амьдрсаар нэгэн жарныг туулсан болохоор тааралгүй яах вэ? Одоо бодоход жаажаа чам шиг л байж тээ. Жаажаа ойроос харахад ямархуу амтан бол сүрдэн сайхан гэдг нь үнэн болов? Ойрхон толаад очиход нүд их тогтуун намайг ихэд анхааралтай харж байсан да. Дараа нь ч хэд таарсаа. Энэ уулынхаа хад чулуунаас ялгагдахааргүй өнгө зүстэй. Биднийг эхэлж хараад хад чулууны араар оржихдаг болохоор харахад хэцүү амтан. Манай малнаас чаяада цөөн хэдийг зооголдог л байлаа. Гэхдээ одооных шиг мал хуй тийм их байгаагүй л дээ. Бас аргал янгэр таруугч илбэг байлаа. Аа маань уулын эзэн авах юмаа аваа л үз. Та нар үргээж чочоо үзээ гэж ирээд л захин. 2-3 хоногоос хоёулаа уул руу хамт явъя. Ирвсийн мөр, бумба, хад модыг хэрхэн самардаж тэмдэглэдэг гэгчлэн мэдэх чадах юмаа жаажаан зааж өгнө хүүдээ. Энэ үхэнд зулцахтай ирвс байгаа. Би мөрийг мөшгөж ажиглаад 2 хонож байна. За, монд минь сайн хараад ав. Өнөөх 6 дарга мартав. Жаажаа 2 зулцахтай юм байна. Өө, дагуулад ирчүү. За монд минь өндөлзөөд байлгүй тайван ажигл наадуул чинь одоо тэндээ хэсэг байна. Гэ та дэр гүйбүүдийг хардаа. Их үрийн жаргал гэж эндээ. Жаажаа насаараа л энэ ууланд явахдаа уулын эзнийг хэдэн удаа харсан боловч анх удаа л гүймтэй ирвэстэй таарч байгаа нь энэ шүү дээ. Хангаа дэлхийч чи бид хоёрын нүдийг баясгалаа хүмүн. Цоохор дээлт уулын эзэн түүний үр төлийг нүдээр харсан тэр мөч цагаас хойш би түүнийг судалж мэдэх хайрлах хүсэл маань бүр их болсон юм. Яагад гэвэл хавхаар хийсэн хөшөөний гүймийн нулимсны учрыг би одоо л маш сайн ойлгож байна. Ээж минь гэмтвэл надад ямар хэцүү байх вүлээ? Амьтад хүртэл хүнтэй адил шүү дээ. Бас дархнаас шилжиж ирсэн туяа найзынхаа яагаад хавхаар хөшөө хийсэн бэ? Хөшөөний гүйм яагаад ганцхан сувдан нулимстай байгаа юм гэсэн асуултанд би одоо чин сэтгэлээсээ илүү ойлгомжтой хариулж чадхаар боллоо. Ганцхан тусал нулимсны цаана ямар их зовлон шаналл хайр инрэл зэрэгцэн байж болохыг би ойлгосон юм. Тиймээс би зэрлэг амьтдыг хайрлан хамгаалах талаар ямар нэгэн зүйлийг яг одооноос эхлэн хийнэ. Энэ миний өөртөө өгсөн амлалт.